За галтай. Сэрээр миний нэсэ. За нойр морч солигдлоо. Хүү. Гадаа халаа. Сэр одоо. Илжирлээ. Очист нэр амар хүн юм. Яасан бэ? Найзыгаа орчонд онуулаад тахтай явах үү. Тэгчээдээс дөрсөн өдрийн тэрийг тэмдэглэсэн гээд байгаа юм аа. Чи Сэмэрхэ орж ирэл унтчихгүй байсан бэ? Битээр энэ орон дээр унтаад чи тэр орон дээр орж ирэл унтчихгүй гэх. За яаж тээ? Нэг өрөөнд амьдрдаг гэж эвгүй штэ. За одоо цаашдаа яадаг юм байгаа юм дээ. Гэрт амьдрдаг айлууд чиг чамд зориулж хөшиг татаж өгөх юм аа. За. Ямар дандаа цуг унтаад авах штэ. Харин хоёлаа хожиж байгаа юм шүү аа. Хоромж төрсөн өдөр ачаар. Чи харин чимгээтэй сүрхээ болоодсан яасан. Хоцсон гэх юм бол чи л очсон баг. Чинэрээс амар залуу юм аа. Цаадах чинь тэг өглөөс юу чи? Өглөөс одоо. Өглөөсөд тэгэд чимээг хачин царайлал байгалсан. Тэгээ байж үжсэн аа. Гинт явлаа гэж яваад өгсөн шин. Одоо бодоод хахад чи орж ирээгүй нь яг болсон байгаа байхгүй. Чи орж ирсэн бол бүр бантаад бөө юм болно. Хайргүй секс гэдэг чинь тэгээд шал хуурамч мэдрэмж юм биш үү? За. Сексэс илүү гоё мэдрэмж гэж юу? Аав ээж энэ төр. Их худлаа юм яриа л дээ. Секс бол хамгийн бозар юм. Энэ төр гэл. Яг үндэ тэр бозар юмараа л намайг гаргаа үсттэй. Тийм үсттэй. Нэг өмөрч гин. За тийм ээ, тийм сайхан мэдрэмж байх. Сайхан шүү дээ угаасаа. Нэрээ өчигдөр шин хоёноос өгтөө надад тэгчихсэн шин. Бит хоёр чек кол центр гэж яриад л шин. Тэр хоёр баг олцсон юм шүү. Тийм. За яаш. Мөнгө төгрөг ярихаар л чимгээ тэр хайрцааныг сонир болчиход байт юм аа. За оюунаач. Согцсондаа дэмий юм ярьсан бах уу? Гүй. Тийм биш. Хинч чек энтер гэж яриаг багт чаа. Өөрөө тэгж ярьсан байхгүй юу? Тэр хоёр яг олцсон юм шиг байна. Хүйнхэд өнөө оргил хайчив. Гү нөгөө хүүтэйгэл яваад өгчихвүлээ. Оо, би эргэж орж ирэх юм бодоод байсан. Нааш миний хүү эмээр өгөөрэй. Миний хүнээс өвөн аяг цаа өг. Окей, сүрхий өгд юм. Гүгөө, өнөө мө хүүгээ өгч явуулсан мөнгө өрөө дараад. Тэгээ бас өнөө үлцэн эдэн төгрөгөөр нь хоол ундныхаа ямиг цуглуулчлаа шүү дээ. Өхөө тэр нэг Жимабелийн хотос тэндээс сүр их сайн дуулд сайн барьдаг гэдвсэн. Хоёлаа тэр нэг Жимабелийнх нь уцыг авч явуулдаг юм уу яадаг. Үгүй ээ, стед надтай ярихдаа эндээс карт авал хямдхан л гэж ярьж ирсэн шүү дээ. Харин уцаар ярьж байхдаа дуу нэг сул байлээ. Мөхөө минь хүний газар өдөр шөнөгүй ажиллаад стан ядарчих шиг байна дөө. Хэдэн дөөргөнч хэрэг болох юм дөө. Тэгээ тэр нь виз энэ тэрэн дуусчил орно. Яах гэдэг болсууд юм болоо. Мэдтэггүй. Манайхны энэ хэдэн дарга нар чинь нэг хэдэн төгрөг олохоор бол
гадагшаа гаргачих юм аа. Тэг чин манай энэ хүүхдүүдийг хар. 5-10 төгрөг болохоор л ерөөсөө нэг аав ээж рүүгээл нэг явуулах гээд ах юм биш шүү дээ. Биш тэр үндсэн хуулийн цэцэн тэр сугар гэж нөхрөгч дуусна уу? Аа. Одоо тэр Япон солонгост бүр хаавстай байшин барилгатай гэж байгаа шүү дээ. Аа? Гэхдээ тэр баяр цогт гэдэг чинь Швейцарт мөнгө хадгалуулсан гэвцтэй. Гэн доод судна. Хүний газар махан зулгаач ажил хийгээд энэ Монгол руугаа аав ээж ахын дүүсрүүгээ мөнгө явуулаад ах. Тэгэхэд дээдсүүд нь Монголынхаа мөнгө хөрөнгийг л гадагшаа гаргаад ах юм да. Мэдхгүй. За. Тэр улс төр чи битгаш ямар хамаа явах вэ? Аль нь над хул цундраатай л гараа аваа. Өнөө маха янз. Нэг аяхан хоол хийх бод. Маха. Зайл. Нэг сайхан хоол ичдэг. Ёй. За тэгвэл зэш эрдний хүм маань хөдөлгөөнд орж байгаа юм биз дээ. Гогч эд дууссан юм да. Энэ махнистуудын шайлын үнэ байлаа шүү дээ. Харин тийм ээ. Хүний санаанд ч ормооргүй юм их биш дээ. Тэгээд ямар сайндал шоогийн үед солиорч байлаа. Доогийн үед дөргиж явлаа. Наагийн үед налайд суулаа. Гайгийн үед ганхаж явна гэдэл дуу хүртэл гарч ирдэг. Ер нь тэгээд ухуул асар их юм байх штэ. Тэгэхгүй энэ дөрөлгөө прокурор бол миний Антомын хамгийн сайн мэдэх хүний нэг штэ. Яах вэ тэгээд манч өнгөрлөөдөө. Гото нэр нь хүртэл гоминдан. Гоминдан байхтай яах вэ? Хараа. Гоминдан гэдэг чинь штэ. Ардын нам гэсэн үг юм байна штэ. Одоо тэгээ Гомин Баатар гэдэг тэр үед одоо гомин байсан ч юм уу, үгүй ч юм уу. Тэгээ Гомин Баатар гэдэг чинь Гомин Баатар гэсэн л үг юм билээ шүү дээ. Мап л гэдэг юм. Жинхэнэ мап чинь манай эрдэнэт л байна шүү дээ. Зөө. За чи мэдэхгүй дээ. Гэхдээ дараах нэр явах нэр. Би чинь бухта нэг хэлэх 8 чин царайсан альчуур малчуур зүүсэн энгийн амтд шаал худлаа. Тэнд буугаал хамгийн үнэтэй дэлгүүрээр нь ороод өстө тогс шиг гойж аваад цааш нисэж байгаа шүү дээ. Тэгээ эргэж ирээд нөгөө хувцаа солиол энгийн амтд тууж байгаа. Тэдний өстө ямар их мөнгөтэй вэ гэсэн. Тэгээ. Би бол их юм мэднэ. Хөөш өгөнч нь бүр бургоноор дүүрэн мөнгө ачаад хот руу орж ирж байлаа шүү дээ. Яах гэж байгаа тэргээр? Яах юу гэдгийг хулгайныхаа мөнгөийг зөөлгөж өгөхгүй. Хөөш тэр юу ч биш сая. Миний нэг танил зайл засварчин. Айлын жорлон засвар хийж агаад муу усныхын нүхний тэндээс төмөр хайрцаг $4 болсон байна. Тэгээ нөгөө тэнэгч аваачаад цагдаад хэлчихгүй. Өөрөө симхээ аваач байр худалдаж аваад баяцсан гэж шалгагдаад. Тэгээ одоо хүртэл байцагч байгаа. Гэсэн чинь тэр мөнгөний чийзэн гэдэг нэг нөхөр гараад ирж байгаа байлгүй яах вэ? Тэнгүүтээ тэр нөхөр яасан бэ гэсэн чинь өчнөө их мөнгөөс энэ баг байна гэж гүжирдээд. Одоо тэгсэн чинь нөгөө нөхөр чинь болохоор хайрцагндаач багтахааргүй амар их мөнгө нэхээд одоо хүртэл байцагч байгаа гэх юм. Ямар их шуналтай нөхөр байж дээ. Үчи улсын мөнгө өөрөө идчихээ. Тэгж болдго юм уу? Цаадуул чинь бүгдөө ховдоо компанитай юмчтэй бүгд. Хэрэгт орох хүмүүс ч дуусахгүй юм байна дөө. Би харин сая нэг юм мэдэж авлаа. Энэ төсөөгч нь орон нутагт нь өгж өглөж байгаа юм байл шүү дээ. Тийм ээ? Тийм шүү дээ. Энэ 13 оны 1 сарын 1-ээс хэрэгжүүлээд эхэлсэн шүү дээ. Би гайхаад нөгөө элбэгдорж ерөнхийлөгч шууд арчил гэдээ яриад байхгүй юу? Хүний нөтө юу яриад дэмэрэд байгаа юм бэ гэж ойлгохгүй тэгээд бодож суухгүй. Тэгсэн чинь
Гэхдээ ерөөсөө л орон нутгийн төсвийг орон нутгад нь өгөөл орон нутгийн хүмүүс нь иргэдтэйгээ ярьж байгаад энэ төсвөө юунд зарцуулах вэ гэдгийг шийдэхийг л хэлээд байгаа байл ш. Харин тийм ээ. Эн чинь хөө манайх их сайхан таатай хүлээж авч байгаа. Тэгэлгүй яах юм бэ? Хамгийн гол нь заяа. Эн чинь нөгөө дээгүүрээ хувааж идлээ гэдэг чинь тас зогсон шүү дээ. Тэгэлгүй яах юм бэ? Хамгийн том өөрчлөлт байхгүй юу? Амжилт байхгүй юу? Харин тий. Би юу шүү? Зургт үзэл суугаад байгаа. Зургт үзэхээр нэг өөр. Очоод үзэхээр бас өөр юм байна шүү. Сая чи юу тэрийг тэр цуглаан дээр очиход нэг эбэгийн дал гэв нэг юм яриад ах шиг байсан тэр. Тийм яах вэ? Оюутнуудын тэтгэлэгний 70,000-ыг хэлж байгаа. Оо! Тэр чинь нөгөө сургуулиуд нөхөө болоод оюутнуудын өөрсдийнх нь картанд шууд хийдэг болцсон юм билээ. Нөө за тэрийг хилээд байгаа юм чи. Үгүй тэгээд тэр оюутны далай чинь одоо сургуулиуд нь идээд байна. Гар дээр нь очихгүй байна гэж мөн яриа хэлээ болоод байсан биз дээ. Тэгээд оюутнууд тэгж нэрлдэг юм уу? Харин тийм. Эбигийн дад. Эпидийнхаа далыг буухаар гэдэл асуудал ярьдаг бол Гоё нэр байна шүү. Ийна. тэгдэг болсон юм билээ хөө. Тэгээд энэ зургатаар нэг л бүтэлтэй юм ер нь ярихгүй. Дандаа л нэг бүтлгүй нэг тэрийг барьлаа, тэрийг шалгаж байна, тэр нь нурлаа, энэ болохгүй байна, энд бүтэхгүй байна гэл ингээд тийм л юм яриад байна. Гой хөө. Уг нь бол бас өөрчлөгдөд байгаа байхгүй юу? Тэр нь харин айжимдаа л мэдэгдэж байгаа юм шиг байна. За магадгүй дээ тий. Би энэ иргэний танхим гэж яриад байгаа шүү дээ. Энийг чинь сонирхоод Эрдэнэс бүр зорж ирж тэр хуралтанд сууж үзлээ. Тэгсэн чинь аливаа асуудлуудыг шийдэхдээ иргэд биднээс саналыг шууд тусгадаг болсон байна шүү дээ. Тэнд сууж ижил өгөн ч анх нь шууд ардчлал гэдгийг чинь жинхэнэ утгаар нь мэдэрлээ шүү дээ. За би ч одоо хотрогж байгаа хүн байна да. Би ч авилгыг вэ шүү. Зүгээр шууд утсаар яриад тэгэл ерөөсөө өгчиж болдго юм байх гэж боддог байхгүй юу? Тэгсэн чинь шууд арчлал гэдэг чинь одоо ийм юм хэлдэг юм биш. Гэхдээ одоо ард түмэнтэйгээ ам нэгтэй байна гэж яриад ахаар зэрэг танхим сууж гал ямар юм нэ ам нэгтэй байх байдаг гэж ярьсан чинь ийм юм яриад байдгийн байна шүү дээ. Ер нь хөө энэ авилгачдад халтай байж ижил ард түмэнд ээлтэй ашигтай ажил хийдэг юм байгаа үстэй. Тэгэлгүй байх. Аль хоолоо яд өөрчлөлт. Зүгээрээ. Бас жоохон дурдсан ч байх шиг. Таачид ирж байгаа. Би танд өдрөөс нь авчихсан шүү. Өө ашгүй миний охин яасан сая. Аав сая банкрот ч гэрлээ. Миний охин яасан? Молиго гаргасан уу? Гаргасан. Аав молигийн хамарны хороо шидэх юм зүгээр байгаа. Гайгүй л үгүй. Ээж нь вакцинд хамруулсан гэсэн шүү дээ. Тийм үү? Аав. Би нэг сонин зүйл зүйлээд ах юм. Яаш юм нөх. Манай Монголын сүмүүд хуучин цагийн хүлээ авагч. Тэгэл ламнар нь дотор хид ангууд нь одоо тэгээ ажиллахаа болцсон минь үзүүлээд ах юм. Энэ одоо юу суутахтай ямар зүуд вэ? Наадах чинь. Яасан сонин зүгт вэ? За бас нэг талын тийм ч юм уу? Сүм хийдэг чирээс угаасаа сайн энерги дүүрэн байдаг газар шүү дээ. Ер нь бол бид нар нэг сүм хийдэд ороод ирэхээр нэг сэтгэл санаа сайхан болдог шүү дээ. Тэрнтэй адилхан л гэсэн үг дээ. Тэгэхээр ер нь одоо сүм хий дотор тэр сайхан энерги адис жанслан оршиж идэг байхгүй юу? Тэгээ энэ тухай ярилгөө бүтэн нэг 100 өнгөрцөн болохоор адис жанлуу нь байхгүй болсон бахал та. Жанлуу гэж үгж байгаа. Жанлуу.
жанлаг гэдэг чинь нэг өсний энерги гэсэн үг юм уу да? Гандан хийд юм уу ямар нэг хийдэд орохлоо нэг дотор ариусаад нэг сайхан болдог штэ. За тэр чинь л тэр энерги нөлөөлж байгаа хэрэг штэ. За бас энэ бясалгалын газрууд байна. Бясалгалын газруудаас гадна хүмүүс нэг гэрт 2 хүн зэрэг бясалгал хийгээд байх юм бол тэр гэр ариусдаг гэж байгаа байхгүй юу? Тийм үү? Сайн явах санааныхаа гэж сонссон уу? Сонсон. Ямар ч сони юм дээ. Би ерөөсө бурхан шутдаг мөртлөө ингээ шашинтай холбоотой зүүзүүлээд харна харин гайхаад. Аргач юм баха да. Одоо ч нөө штэ. Бомбын ирээ эхэлсэн штэ. Тэгээд сатаны үе дуусаад тэгээ майдрын үе эхэлж байгаа байхгүй юу? Майдэр гэж энэ хүмүүсийн эсэргүүцээд байгаа шүү мөн үү? За одоо эн чинь уг нэхэхэн том байгууламжил байх болохоор төлөвлөд байгаа юм л да. Тэгээд майдрын үеийн эхлээд цаг нь ирэхээр хүн цаанаасаа тэрийг бий болгох гээд зүтгэж эхэлдэг байхгүй юу? Одоо энэ Баттулга сайд байна шүү дээ. За. Тэр сайт чинь одоо ингэж эхэлсэн юм шүү дээ. Ер нь тэгээд энэ тухай гадаадынхан мэдрээд аватар гэж хүртэл кино хийгээд байгаа шүү дээ. Аватар гэснээс би аватарыг үзчихэд нэрээ тийм зүр зүйлээд байгаа юм болов уу? Магтачгүй. Аватар гэдэг чинь санскрит хэлний майдэр гэсэн үгийн нэгэн утга мөн гэж зарим нэгэн хүн бүр үзэж байгаа шүү. Оо тийм үү. Ээж өрөөд хэлсэн юм уу? Зэвэлзээ. За. Цаа уугач. Аа за.